мөнгө зарцлаад идэх чинь нэг том амтнч биш дээ. Энтэр гээд өөрийгөө доош нь хийж бодоод байна уу? Нэрээ тийм шүү. Мөнгө бол юу юм бэ гэд омогшоод байна уу? Яаж юу бууж магадгүй цаг хугацааны хувьд ийм байж чадах уу? Яг үнэхээр амьдрал талаасаа яг тийм байж чадах уу гэд үзэх юм бол тэгвэл өрийн дарамтаас гармаар байна уу? Өргөө амьдрмаар байна уу? Сэтгэл тайван баймаар байна уу? Санхүүгийн эрхчлөөнд хүрмээр байна уу гэж. Амьгүй ийм бит юм шиг боловч яг хүнд нөлөөлөхтөрөө тулах юм бол хүнийг ингээд бас араасаа чирдэг юм хийж идтэй. Ийм одоо цалин авч тэр цалингаараа сайхан амьдрахын төлөө зүтгэж явуулсууд. За гэхдээ нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүсээ бид мөнгө олдог арга хэрэгслүүдийн хувьд бол арай өөр байна тийм. Нэг хэсэг нь бол ингээд ийм тогтмол төрөөс цалин аваад ингээд амьдарч яхад нэг хэсэг нь бол бие дааж үйл ажиллагаа явуулаад тэгэхээр энэ дотроос би бол мөнгөө яаж өөрийнхөө төлөө за нууц биш бол хэдэн хувь нь яг юу юунд явж байгаа шиг байна баримжаа бол одоо хувийн нууц учраас бас яг хэдэн хувь нь гэхлээр хүмүүс бол юу даг юм аа ингээ эсвэл бодлоо гайхуулчих юм байна л да гэдэг 3 жилийн дараа харин та 80 сая өртөө сууж иж магадгүй. Заавч хүний зүгээр тэр дэлгэрүүлэг л аваачих гээд нь шүү дээ тэр санаа нь. За тэр үнэхээр чухал уу гэхлээр одоо чухал биш л байгаа байхгүй. Дараа нь бодоход бол хэлбэрийн хувьд хоёулаа ингээд гэр бүл гэж хүмүүс таа. Тэгээд тэр хоёрын хувьд одоо уул нь бол их гоё амьдраад ах шиг байгаа нэ. Үний гаднаас нь харахад бол яг бичээд нөгөөдгийгөө ингээд хараад өмнөх сартаа тулгаад өмнөх 7 хоногтой тулгаад ингэнгүүт чинь зарим газар энэ арай л илэрхий байсан. За тэгээд яг тэрнтэй зэрэгцүүлээд 3 тасараас нь юу орж ирж байгаа гэхээр за хэмнсэн мөнгийг хэдүүлээ юу руу хий. Юу авах вэ? Ямар амжилтанд хүрэх юм? Хаашаа зугаалах юм? Энэ бидний яг мэрэгжлийн ёс зүй. Та нарт ч бас өөрийн ёс зүй байдаг. Тэгвэл бидний нэг айгүй том ёс зүй бол цаг гаргаж өөрсдийнхөө төлөө цаг гаргаж суусан та нарт их баярлалаа.